За сайн байцгаана уу сонсогчдоо. Сайн байцгаана уу. Баяртай. Сайн байцгаана уу сонсогчдоо. Ингээ та бүхэнд Underdogs podcast-ийн шинэхэн дугаар сонсогч танд хүргэж бэлэн болсон байна. We are in the house baby. За юу байцгаана сонсогчдоо. Юу байна? Нэмээ. Тайванда. Юу вэ? Тайванда. За Вашингтон DC хотод ингээд намар ирсэн. налгар намар бүр арай л тэрхийг налааж байна бас. Гэхдээ бас халуун л шүү дээ. Ер нь орой жоохон сэрүүр төгөлч. Гэтэ оройны сэрүү маш гоё юм те. Тэр оройны сэрүү Монголын 100 шиг л шүү дээ. За яг Монголын 100-ны орой шиг байгаа. Тэр нь бол маш таатай хүлээж авч байна. Бид хоёр студид Улаанбаатарын дуулаа. За тэгээд 6 дахь дугаар ингээд сонсогч 6 дахь дугаар 13 дахь хэлэлт гэхгүй. Юу бүр хэдэн удаа сая эхлэх гэж бид тэр цоошин төхөөрөмж студид худалдаж авсан байгаа. Тэгээд бас яг энэ хүртэл WNC медиагийн одоо спонсортойгоор зарим төхөөрөмжүүдийг ашиглаж байсан. Тэгээ залуучуудаа баярлалаа. Бас сонсож байгаа бол та бүхэндээ баярлалаа. Тэгээ одоо Underdogs podcast маань цоошин өөрсдөө гэсэн одоо төхөөрөмж иж бүрэн тоноглолттой болсон байгаа тийм. Энэ бол бас Amazon-ос ирсэн тийм. Тэмдэглэв штэ юм баярын мэдээ байна. Сонсогчдоо. Мөнгөөр зодож авсан байдаг. Мөнгөөр бол зүгээр Amazon-ыг зодсон байдаг. Тийм. За тэгээд 7 хоног өнгөрсөн байна. Нэг мэдээ байгаа тийм нэр M+ дээр бүтээрийн 5 дахь дугаар ороо тийм. Тэр нэг харамсалтай мэдээ байна. Тийм. Гэхдээ тэрийг хийж болох хаа тэр channel нь л асуудал байхгүй болсон. Тэгээд имэйл бичсэн. Тэр удахгүй орчих уу. Тэгээ M+-ын сонсогчд сонсож байгаа бол очлаарай. Тэгээд юу орж байгаа YouTube болон гэсэн чинь M+-ын сонсож хинтэж сонсох M+-аараа сонсно гэж. За тэгээд хөлөө сэдв рүү орцгоо. Тэгээ бүтээр энэ цоошин дугаар дээр бас маш сонирхолтой нэгэн сэдвийг сонгосон байгаа. Энэ бол миний сонгосон сэдв. Тэгээд казино. За бүр хамтаа казино талаар ярьцгаая. Хэдэн төгрөг алдав, хэдэн төгрөг олоо гэдэг шиг тий. Казино. Нэн ерөн зүгээр яг эхлэхийнхаа өмнө яг казино ер нь тоглож үзсэн үү? Би нэг удаа үзсэн. Хаана? Америкт. Яг аль MGM Go энэ Maryland-д байдаг. Ууц. MGM гэдэг. House хэр байсан? Би зүгээр нөгөө enjoy хийх хичээл яг орсон. Тэгээс би яг нөгөө үсэн тоглоомнуудын тоглож бол яг үндэ бол мэдхгүй. Тэгээд slot гэдэг нөгөө ингээд автомат тоглоом. Тийм юм дээр гараараа дарддаг нь. Тийм гараараа дарддаг тийм сууж үзсэн. Тэгээс би яг нөгөө яг покер тоглож мэднэ. Гэхдээ яг тэгж яг мөрий тавьж тоглох хэмжээнд биш байхгүй. Тэгээд би яг тийш нөгөө покер фейс мис гаргаж чаддаг байхгүй. Би яг нөгөө тэнийг магад ирч өгдөг. Шууд ямарчдаг байхгүй. Слот тоглож үзсэн юм шүү дээ. Тэгвэл слот тоглож. Хэдэн нүрэ алдсан? $40 алдлаа. Нэг их мөнгө алдаг вэ? За тийм би бас тоглож үзсэн. Тэгээд би Америкт биш Солонгост байхдаа Бусан хотод байхдаа Бусаны нэг нь Бусанд байлоо. Тийм би Бусанд ийсэн. Нэг нь Lucky гэдэг нэг нөгөөх нь ямар хэлээ тэрийг санахгүй байна. Ямар ч нэг Lucky гэдэг чинь юм түгээмэл нэр юм шүү те. Тийм 7 Lucky ч лөө Lucky 7. Тийм нэртэй. Нөгөөхийнх нь нэрийг санахгүй байна. Тэгээ бас нэг арай luxury юм нөгөөх нь. Тэгээ нэг гэтээ бас би ганц удаа ороогүй нэлээ олон удаа орсон шүү. Тэгээ багаар мөнгө алдаад нэг иймэрхүү байдлаар явжсэн те. Roulette тэгээд Texas poker тэгээ slot-оор мэдээ сууж сонирхож сууж үзлээ байх уу. Тэгээд slot бол каратаар нэг орж үзсэн юм байна. Ер нь ингээд хальт нэг орж үзсэн. Гэтээ их хэмжээний мөнгө бол нэг тэгж алдчихж байгаа. Багахан хэмжээний алдаад. Тэр slot дээр чинь бол ямар чадвар мадвар авахгүй цэвэр хазал юм байлээ тий. Тэгээд тэр слотны машин дээр юу яд юм шиг л шин ингээд тим хүмүүс байд юм шиг л шин хүмүүсийг дагаж явж хагаад тэгээд тэр чинь програмчлагдахтаа ингээ хэдэн удаа алдаж агаад нилээд алдсны дараа нэг орж ирдэг. Хүмүүсийг дагаж явж байгаа алдаж байгаа хүмүүсийг дагаад байгаа бусаа явгууд нөө очиж суугаад 1 2 тоглоод араас нь мөнгөний авчдаг.
Оо, тийм үү. Нэг би нэг мөнгө хожоол байсан шүү дээ. Битүүрийн өмнөх дугаарыг сонссон бол битүүрийн scammer хийсэн байгаа да сонсоог бол сонсороо. Сонирхолтой дугаар болсон байгаа. Тийм. Амар өөр өөрсөн зөвлөгөө өгч идэг. Амар гоё байсан байлээ. Бисээ амар чанга явчихлаа. Sorry. Яг хүмүүсийг чихэн дээрээ ингэсэн баха тий. За сэдврүүгээ оръё тий. Тий. За тэгэхээр казино гэдэг сэдв авсан байгаа. Тэгээд казиногийн үүсэл гарлаас нь гэдэг мэдээж яг товч тодорхой гоё яриад яваа тий. Манай зарим нь орж үзээгүй, зарим нь бол одоо үнэхээр сайн мэддэг хүмүүс ч гэж магадгүй. Тэгээд битээр бас өөрсдөө судалсан чинээгээр битээр ярихыг хичээх болно. За энэ микрофон нөө шинэ болохоор амар үнэртэй тийм. Цоо шинэ микрофон өөдөөс цааш микрофон. Өөртөө үнэртэй шүү дээ. Бодгон хагалт гэдэг шиг. За тэгээд үүний үсэл нь хаана байсан лээ. За казино гэдэг үг бол зөвхөн миний судалж мэдснээр бол Итали хэлний одоо каса буюу одоо ийм цэвслэнгийн байр, зуны байшин гэсэн үг. Тэр нь хаус гэсэн тийм. Испани хэлэн ч гэсэн тэг каса гэдэг юм. Тийм, ийм утгатай үгнээс гаралтай байна казино гэдэг үг нь. Тэгээ явандаа үг нь болохоор яг нэг ийм амрал чөлөө цагаан өнгөрөөх байр гэсэн одоо тийм газар гэсэн утгатай болоод тэгээ тэнд хүмүүс яадаг гэхээр цуглаад нэг те хөгжим сонсдог, те бүжгэлдэг, тэгээ нэг мөрийтэй тоглож нэг зугаа цэнгэлээ ингээд одоо стрессээ тайлдаг ч юм чөлөө цагаан өнгөрөөдөг ийм газар болсон юм байна. Тэгээ энийг казино гэдэг нэршлэр хүмүүс ойлгож эхэлдэг байсан юм байна. Тэгээд нэг ёсны одоо юу гэмдэ нэг тийм олон хүмүүс цуглаад тэнд ууж идэл те ууж идэ тэг хамгийн гол зүйл нь болохоор мөрий тавьж одоо тэгж юу яадаг те сонирхол азаа үздэг гэдэг ч юм уу те юм. Яг казино гэдэг үг бол 19-р зуунаас одоо казино гэдэг үг хэрэглэгдэж олон нийтэд ингэж дэлхийд ингэж танигдж эхэлсэн юм байна. Тэг каса гэдэг үг нь хаус. Тэг иньо гэдэг нь дагвар нь болохоор нөгөө нэг жоохон жижиг гэсэн утгатай үг байхгүй юу? Тэг жижиг хаус, little house гэсэн л утгатай үг гэх юм уу те. Тийм тэгэл мэдээж ойлгомжтой казино гэдэг бол одоо ингээд мөрөөдөө тоглоом газар хүн болгоны мэддэг. Тийм тэгэд казинод яг нэг түүхээс нь эхэлж байгаа юм чинь те. Яг ингээд казино ингээд хөгжөөд үүсээд ингээд одоо яг хизээ үүссэн бол ингээд тодорхой баримт бол байдаггүй юм байна. Чи тэрний талаар судалсан уу те. Тэгээд ер нь айлч нийгэмд одоо ингээ хоёлоо одоо төсөөлж үзэхэд ч гэсэн тийм айлч нийгэмд ямар ч одоо улс орны түүхэнтэй нэг тийм азаа үзэх, мөрий тавих тий нэг бооцоотоо тоглох явдал бол нэг эрчүүдийн дунд ялангуяа тий хэдэн зуун жилийн өмнөөс бол энэ бол байсаар баг манай эртний өмнөхөөс ч ингээл байсаар ирсэн зүйл байгаад байгаа байхгүй юу. Тий уусаа тэр нөгөө хүн эрэгтэй уусаа байглаасаа нэг риск хийх илүү мөрий тавих, риск юм хийх, риск тавих, риск гаргах гэдэг юм дээр л байглаас уусаа илүү эмхтэй хүнийг бодвол те. Тэрэн дээрээ сонирхолтой байдаг те. Тэгээ миний мэдснээр бол яг юм манай эртний өмнөх 2300 оны үеийн бүр хятадын сурвалж бичигт мөрийтэй тоглоом байсан талаар хүртэл юм дурдтгал бас байдаг юм байна. Тэгээд одоо нөгөө түрүүний хоёлын ярьдаг нөгөө эртний гректэй дахиад нөгөө гректэй тэгэл эртний ромчууд ч юм уу те тэгэл одоо эртний грекчид ер нь юмнаас жоохон дутаасаа яаж дутах вэ? Алид орц хоёлаа л юмнаас дутах. Тэгээ нөгөө Наполеоны үед тэгэл нөгөө одоо энэ Франц, Испани, Итали те хүн төрөлхтний түүхэнд байсан том эзэн түүрнүүд те бүгд л мөрий тавьж зугаацгаас иргэд буцдаггүй байсан. Тэгэхээр ерөнхийдөө бол одоо түүхийн хувьд бол одоо яг хаанаас үүссэн талаар хэлэхэд жоохон төвөгтэй. Гэхдээ аль эртний үеэс бол энэ мөрий тавих, тоглох те энэ зүйл бооцоо тавих энэ зүйл бол байсаар ирсэн юм байна. Тэгээ Монголын нөгөө нэг Сүхбаатар жанжин ч бас амар мөрийтэй тоглолт байсан гэж хэлсэн шүү дээ. Вөө хамаг юм тавиулж дуучдаг гэсэн гэж хэлсэн. Хинээс сонсон? Баттай мө? Баттай. Хотлоор дөө. Ойрын хүн хэлсэн. Нэр үү? Тийм байдгүй. Би одоо тэгээд ойрын хүнтэй очсон. Нэр гэсэн бас тоглосон. Яг нэг тийм явган яриа байдаг юм байлээ. Гэхдээ тэр ер нь бол нэлээд жоохон ортодоо марк юм бэл. Нэлээд олон хүмүүс тэгж мэддэг юм байлээ. Тийм үү. Нөгөө янжмаа илүү ихнэр нь те. Тэгэл хойноос нь хөөцлөл явж идэг юм шүү. За мэдгүй. За болоор ийм баталгаагүй мэдээ манай андердог дээр явахгүй шүү. Яг сонсогч маань сонсч байсан байж магадгүй. Энэ бол баталгаатай шүү. Гэхдээ Монголд бол нэг юм явган яриа сонирхолтой те. Гүү манай өвөөч гэсэн ингээл бас шааха 72-оо алдчихаа. Тэгээд дахиад нэг 2 цаг шүнжэнгөө тоглооч ч үлээ буцааж тийм даалуудаач нөгөө жанли биш нөгөө жаа тоглоно гэдэг шүү дээ. Тэгээ буцааж аваад ирсэн гэл бас ярьдаг байсан түүхүүд байна. Тийм ер нь л хаасайгүй ямар ч үед л ер нь ингэж нэг. Тэгээд одоо
За би нэг түүхнийхэн талаар өөрийнхөө мэдсэн юугаа ингээд дуусгачих. Тэгээ одоогоор мэдгэж байгаа хамгийн одоо эртний казино нь болохоор Венецид анх 1638 оны орчимд байгуулагдсан байна. Тэгээд тэр нь болохоор нэр нь Casino di Venezia гэдэг нэртэй. Өнөөдөр ч гэсэн энэ казино үйл ажиллагаа явуулж байгаа. 1638 оны үед байгуулагдсан гинэ. За чиний судалснаар тийм миний энэ яаснаар бас Венецид энд гэхдээ миний дээр болохоор Vidotto гэсэн байгаа байхгүй юу? За. Тэгээд энэ болохоор яг First Known European Gambling House гэх яг мэдэгдэж байгаа Европт хамгийн анхны мөрөөдө тоглох хаус одоо газар гэх юм уу те. Тийм шүү дээ. Эдгээр нь ер нь бол одоо ингээд бидний судалж байгаа судалгаанд ихвч нэг Европ төвтөө ингээд мэдээллийн бааз суурьдаг те. Жишээлбэл Азийг ч юм уу те одоо тэр хэсгийг нь баг судалсан байдаг шүү дээ те. Европчууд л өөрсдөө судлаад өөрсдөө ном бичээл өөрсдийнхөө шинжлэх ухаан соёл одоо бүхэл имийг судалж бичиж гаргаж интернет болон бүх зүйлээр ингээд ер нь тойрон хүрээлдэг шүү дээ те. Тийм ер нь эртний Европын түүх бол Азийн түүхийг бодвол хамаагүй бага их судлагдсан байдаг те. Европынх. Одоо суурин учраас тийм. Тэгээд Америк руу орж ирсэн нь болохоор одоо хүмүүс мэдэж магадгүй одоо Wild West гэж үе байсан. Одоо яг American Civil War буюу иргэний дайн дууссаны дараах үе буюу 1800 оны сүүл хавьд яг тэр үеэр яг Wild West гэж нэрлэдэг гэхлээр яг тэр үед нөгөө иргэний дайн дуусаад тэг яг нөгөө нэг яг эрүүгийн хууль гэх юм уу те эрүүгийн гэмт хэрэгтнүүдийг шийтгдэг гэмт одоо тэр эрүүгийн хууль нь бага байсан. Тийм учраас мөрөөдө тоглодог хүнийг тийм мөрөөдө тоглоноос гадна ярих шүү. Яа ер нь хууль сул байсан. Хууль сул байсан. Тийм болохоор тэр үед одоо гэмт хэрэг аллах, таллах хууль одоо хүчин гэдэг ч юм уу тэр гэмт хэрэг гарч исэн. Тэгээд тэр үеийг ер нь Wild West гэж нэрлэдэг байхгүй. Тэгээ яг хуу тухайн үед энэ одоо яг баруун хойд хэсэг гэх юм уу Америкийн те тэр хэсгээр тэгээд мөн энэ four major cities гэсэн New Orleans одоо Louisiana, Chicago, San Francisco гэсэн энэ дөрвөн яг үндсэн хотуудаар тэгээд энэ ч болохоор яг gambling одоо тэр юуг мөрөөдө тоглодог байсан газрыг Америкчууд юу гэж нэрлэдэг байсан бэ гэхээр одоо салон буюу одоо салон гэдэг бол гэхдээ нөө бидний мэдчих салон биш. Тэр болохоор салон гэдэг болохоор юм жижиг баар шиг газрууд. Гэхдээ хүмүүс орж ирээд бас ингээ уруухан зардаг, уудаг те. Хоорондоо юм ярьдаг. Тэг ингээд мөрөөдө тоглодог тийм газрыг ингэж нэрлэдэг байсан. Салон гэж ингэж нэрлэдэг байсан. Тийм тэгээд тэр үед болохоор яг ингээ явж байгаа хүмүүс одоо ингээ суугаад ингээд мөрөөдө тоглодог те. Тэгээд тэр нь яг хуу ингэж ерөнхий казиногийн хамгийн анхны Америкт хувилбар нь ингэж явж байгаад тэгээд 20 дугаар зууны ихэнх хавар хамгийн анх Америкт казино яг хуульч ёсны болж ирсэн. Тэр 20 дугаар зууны ихэнх 1931 онд хамгийн анхны албан ёсны хууль ёсны казиног Америкт байгуулжсэн байна. Тэр нь болохоор одоо Америкийн Невада гэж мууж байдаг те. Одоо Лас Вегас байдаг мууж Невада те. Тэгээд тэр Невада гэдэг мужид хамгийн анхны нэг хууль ёсны болж исэн. Тэгээд тэр нь болохоор Невада болохоор одоо нөгөө Индиан Америкчууд те Native Americans одоо уугуул Америкийн уугуул иргэд тэр хүмүүс ерөнхийдөө ингэж Невада гэдэг мууж бол яг тэр хүмүүсийн уугуул мууж нь тэгээд тэр хүмүүс хамгийн анхны одоо казиногийн хамгийн анхны яг хуулийг санаачлаад тэгээ энийг яг хууль ёсны болгуулж ирсэн юм байна л да. Яагаад гэх юм бол тэд нэр өөрснөө өөрийн гэсэн нөгөө тусгаар төрөө одоо тэр ч югдүүлээ өөрийн засаг захиргаатай. Тусгаар засаг захиргаатай байхгүй. Тэгвэл яг хуу үнэхээр яг федерал төвшөнд асуудал гарах юм бол Америкийн федерал government орж ирж оролцдог. Тэрнээс наагур бол тэр өөр өөрснийгээ засдаг. Тийм одоо системтэй. Тэгээд хамгийн анхны индианууд Америкийн уугуул индианууд ингэж хамгийн анхны Америк дахь юг
казиног хууль ёсны болгож ирсэн. Тэгээд дараа нь тэрнээс 40 жилийн дараа буюу 1976 онд Америкийн зүүн эрэг дээр Нью-Жерси гэдэг мужид байдаг Atlantic City гэдэг одоо Америкийн 2 дахь том казиногийн төв байгаа. Тэгээд Atlantic City гэдэг газар дараачийн одоо хууль ёсны казино ингэж үүсээ. Тэгээд цаашаа ингэж хөгжиж ирсэн. Тийм байна Америкт. За. Найз нь сая энэ 100 юу явлаа? Найз дээр очлоо. Сиэтл дээр очиод. Тэгээд Сиэтл ороод цаашаа Discovery Bay-гийн газар руу яваад тэрнээсээ нөгөө нэг Pacific гэдэг би худлаа хэрэг бол тэр байсан. Мөн шүү дээ тий. Тэрийг үзэхээр очсон байхгүй юу? Сиэтлын ажиглагч мөн биз дээ тий. Баруун эргийнх чинь Pacific Ocean үстэй. Pacific. Яг тэгж санаж байна. Би буруу худлаа хэлээг баг. Тэгээд тэн дээр ингээд явах замд айгүй олон юм Индианы одоо хуучны одоо Индианы омгийн тийм нэг юм дизайнтай тийм казинод айгүйх таарлцсан байхгүй юу? Тэгээ намайг хамт манай найзтай хамт авч явж ирсэн тэр нөгөө нэг Discovery Bay-д амьдардаг тэр цуслангийн байрны одоо юу гэмээр тэр кампусын эзэн байсан байхгүй юу? Тэгээ тэр хүн бүтээр ингэ тайлбарлаж хэлсэн байхгүй бид нарт хамт аялж явжсэн хүмүүст. Тэгээ ерөнхийдөө л ингэ яагаад ийм Индиан одоо тийм ийм чимэглэлтэй юм байгаа юм бэ гэсэн чинь ерөнхийдөө Америкт одоо казинодын эзэд нь бол одоо Индиан одоо байх одоо тохиолдол айгүй их байдаг. За яагаад тийм байдаг вэ гэдгсэн чинь индианчуудад буюу одоо энэ уугуул иргэдэд хууль арай жоон зөөлөн үйлчлэлт юм байна. Зарим тохиолдолдод. Жишээлбэл казино дээр яадаг вэ гэхээр шар хүн яг Америк хүн ч юм уу гадаад хүн байх юм бол айгүй өндөр татвар төлд юм байна. Ногд болдог. Индиан хүн дээр болохоор арай бага татвар тийм ногд болдог. Тэгээ одоо хүртэл тийм байдаг. Тэгээ одоо ч гэсэн тийм байдаг. Тэгээ би тэрийг бас тэгж сонсч байсан. Тэгэхээр бас ингээд наад бол ч өөрсдөө ингээд яваад те үүсгэн байгуулаа хуулиа санаачлаа ингээ явсан. Газар сайгүй ерөнхийдөө яг тийм байдаг юм лээ. За тэгээд за ингээ үргэлжлүүлээд ярихад одоо казино маань дан ганц одоо тийм уугаад тоглоод ингээ явдаг биш болсон. Тэгээ маш одоо хурцтаад бид бүгдийн мэдгэр хөгжсөн. Ихэнхдээ одоо ингээ зочид буудал. Зоогийн газар. Одоо барааны дэлгүүр одоо шопинг маш үнэтэй зэрэглэлийн тэр нь дандаа luxury тий. Тэгээд одоо аялал жуулчлалтай тийм зориулттай газруудтай ингээд цуг байдаг болж ирсэн. Тэгээд ойролцоо хавьд нь эдгэр зүйлсүүд байдаг. Тэгээд тэр нь ингээд хүмүүсийг их ингээд татдаг. За тэгээд бүр зарим казино одоо зарим ч баг ихэнх нь тийм болсон доо тий. Одоо хошин шог, концерт, урлагийн хамгийн алдартай хүмүүсийг тэр газараа ингээд авчирч тоглолт хийдэг. Хүмүүсийг тэгж татдаг. Тэгээд оддыг ингээд татдаг. Оддыг авчираад тэгээд хүмүүсийг ингээд татдаг. Тэгээ ийм байдлаараа хүмүүс алдартай. Тэгэхээр казиног хүмүүс юу гэж үнэлдэг вэ гэхээр энэнд бол одоо нэг хааны зэрэглэлийн ч юм уу те ийм өндөр зэрэглэлийн хүмүүс ордог. Тэгээ гаднах үзэмжин ч гэсэн тийм, доторхон ч гэсэн тийм. Тэгээ хүмүүс тэнд ингээ орохдоо илүү одоо өөрийгөө илүү дээр зиндаанд орж ийнэ гэсэн тийм мэдрэмжтэй сэтгэл зүйн хувьд бас тэгж өгдөг ингээ нэ. Тэгээ ер нь нэг юм ядруухан казино гэж юу байдаг шүү дээ. Дандаа л нэг ер нь гоё гэлцэл luxury дандаа л гоё хувцсан пижактай эсвэл гоё палачтай дандаа л юм гэлцэл гоё юм дотор ордог те. Яг тэг. Тэгэхээр ер нь казино гэдэг нэр нь өөрөө ерөөсөө яг ерөөсөө ийм зугаа цэнгэл тэр дотроо байгаа үнэтэй буудал, ресторан бүх юмыг агуулсан юм ил казино гэдэг тэр тодтгол нь болсон гэх юм уу те. Тийм шүү те. За тэгээд ерөнхийдөө казиноны хоёул ашигын талаар ярих уу эсвэл Монгол улсын талаар одоо ер нь Монгол улс казиноны ер нь яг юу болж байгаа талаар жоохон хойгоор ярих уу? Тийм Монгол улсын жоохон хойно нэрч. Жоохон хойно нэрч. За ашиг бизнес. За ер нь казиногийн хоёул дотгошоо ороод үзчих хоёул гадныхын ерөнхийд нь ярьчихлаа шүү. Тэгээ. Улс орнуудад бас ямар байдаг талаар ч судалж үзсэн үү? Хаагур ямар байдаг гэдэг. Ер нь бол казино миний бодож ирснээс айгүй илүү амар олон улсд байт юм л шүү дээ. Ер нь Европ, Америк, Африк гэд бүх төвд байдаг. Тэгээд яг казиног хуулчилсан улсууд гэсэн чинь би баг 60 хэдэн улс үлээ баг харсан шүү. Хүлээн зөвшөөрөгдсөн тийм. Хүлээн зөвшөөрөгдсөн. Гэхдээ тэр нь дотроо болохоор янз юм билээ л дээ. Зарим нь болохоор яг тэр чигээр гэдэг ч юм уу. Зарим нь болохоор яг нэг хитгэн хотод гэдэг ч юм уу тийм. Зарим нь гингууд онлайн гамблингийг зөвшөөрдөг. Яг юм бодит байшин гамблингийг зөвшөөрдөг гэдэг ч юм уу те. Ингээд дотроо янз байт юм бэлээ. Тэгээд яг бүр 100% ингээ хоригдсан газрууд ч гэсэн байт юм бэлээ. Польш,
Хойд, Солонгос, Манай Монгол, Сингапур тэр Монгол те хуулийн зөвшөөрөгдөг учраас ердөө хоригдсон шүү дээ. Тийм. Тэгэл одоо нэг Солонгос байна те. Өмнөд Солонгос, Хятад байна те. Хятад чинь өөрийг одоо Макао дээр түшгэлсэн тийм юу байгаа байхгүй юу? Макао ч баг одоо Макао бол одоо асар том хамгийн том одоо казиногийн төв биш шүү дээ. Хамгийн том дээд зэрэглэлийн казинонууд Макаод байдаг те. Дэлхийн топ 10 казиноны баг 5 Макаод байсан шүү. Аха. Вау. Тэгээд миний бас уншиж судалснаар Орос ч гэсэн ингээд зарлиг гаргаад зарим ингээ бүсийг яг ингээ казинод зориулсан бүс болгоод тэгээ казиног үйл ажиллагаа зөвшөөрсөн байгаа байхгүй юу. Сая чиний ярьдгаар тэнгүүд бас эдийн засгийн өсөлт нь маш их одоо өсөлт өгдөг. Хоёулын түрүү нэгэ ярьжсэнаар одоо улсад эдийн засгаар маш өндөр үзүүлдэг одоо 10 топ одоо бизнес гэх юм уу да тий. Тэр бизнесийн ашигтай одоо эдийн засагт өр нөлөөгөө өгдөг үйл ажиллагаануудын нэгээр 7-т бичигдсэн байдаг. Казино. Одоо дэлхийн хамгийн ашигтай бизнес дотор л 7-д орчихно гэсэн үг шүү дээ. Тийм. Жишээлбэл нөгөө порноос нөхөд. Ойлцоос порноны зэрэглэл бас орно шүү дээ нэрэ. Тийм порно нэлээд дээгүүр орж байгаа. Гэтэ нэгт юу гэдэг юм. Зэвсгийн 8. Зэвсгийн 8 сонсож байсан. Хүний 8 юм. Хүн 8 чараад тийш дээгүүр орохгүй бах тийм. Тэгээд тийм гэж юм уу тийм. Тийм яг үнэ. Азийн мөрөөдөд тоглоомын хамгийн төвг сая Макао гэсэн шүү дээ тийм. Одоо Макаогийн зөвхөн 1 сарын ашиг нь 1.7 тэрбум доллар. 1 сарынхан тийм. 1 сарынхан. Макаогийн гэхэр ч одоо улсаар нэрж гин үү? Макаод бэд зүгээр нэг казино гэрж гин үү? Макао өөрөө л тухайн зүгээр улсан тийм. Улстай тэгж ашиг олж өгч байгаа хөөе. Сарынхан ашиг нь. Цэвэр ашиг уу? Тийм яг ашиг гэхэлэр чи одоо яг л цэвэр ашиг зарлага хасаал ашиг л болж байгаа шүү дээ тийм. Орлого зарлага хасаал. Гэхдээ зарлага хасаад. Тийм тэгэл Америк нэгдсэн улсад гэхэл казиногоос жилд 33 тэрбум $. Олдог гэж байгаа хөөе. Тэгэхээр тийм. Тэгэхээр энэ бизнес нэгтлэрээ улсад одоо татварын хувьд ч юм уу те аялал жуулчлалын хувьд ч юм уу яг энэ тоогоор нь харах юм бол маш өндөр ашиг өгдөг. Яг зөвхөн энэ тоогоор нь харах мөнгөнийхэн тоогоор нь харах юм бол маш өндөр ашиг өгдгийг яг эндээс юм хэд харж болж байгаа. Тийм те. Аха. Тэгээ угаасаа маш их хэмжээний мөнгө эргэлддэг. Тийм. Тийм. Тэгэхээр тийм. Тэгээд яг казино дотроо ороод казино юу нэг яаж мөнгө олдог. За хүмүүс яг бодохдоо яал ингээд хүний яг нөгөө мөнгө хийгээл алдж байгаа тэрнээс мөнгө зөвхөн олдог гэж бас бодож магадгүй те. Тийм. Тэрнээс гадна казино бас мөнгө ашиг олдог аргууд бас байд юм байна. Тэр нь болохоор за одоо би яг харж байгаад ярьж байна л да. За хамгийн ихнийх нь болохоор the handle гэж одоо англиар нэрлэж байгаа байхгүй. Handle гэхлээр за бариул гэдэг ч юм уу те. За нэр үгээр бол бариул гэх юм уу те. За энэ юу хэлж ийна гэхлээр ямар ч казино дотор одоо ямар ч тоглоом дээр очсон handle гэдэг энэ үг бол ерөөсөө казиногоос салшгүй холбоотой. Тэгэхээр handle гэдэг яг юу хэлж ийна вэ гэхлээр одоо таны одоо мөрий тавьж байгаа тэр нийт мөнгөнд дүнгийн чинь л handle гэж хэлдэг юм байна л да. Тэгээ одоо жишээлбэл одоо зүгээр рулет ч байд юм уу те. Одоо зүгээр слот дээр очиод $1 хийсэн ч гэсэндээ тэр чинь таны одоо хийж байгаа handle гэсэн үг байхгүй юу? Би болохоор наад чи ингэж ойлгоод байна. Нөгөө бид нар ингээд тоглолт ингээд мөнгө өгөхдөө тэрнийхэн завсраар ингээд зарим тоглоом яг бүгдээр биш л те. Зарим тоглоом нөгөө нэг юм одоо суур хураамж гэдэг ч юм уу те. Тэгж авдаг байхгүй юу? Тэр ч юу гэдэг нь уул гэж яриад байдаг шүү дээ. Бид нэг тоглоом тоглохдоо улаа өөрөө тэр биш үү те? Тэр бас байгаа. За. Тэгээд дараагийнх нь болохоор House Edge гэж нэрлэж байгаа. House Edge нь болохоор нэг бит хоёр сайн эхлээс өмнө би нэг ярих гэсэн те. Энийг би бас нэг жоохон ойлгох гэж бас жоохон юм болсон. Энэ болохоор яг миний ойлгосноор болохоор одоо математикийн арган дээр суурилсан казино хүний тоглоом болгон дээрээс олох бага хэмжээний ашиг. Заавал олох ёстой бага хэмжээний ашиг. Заавал олох ёстой бага хэмжээний ашиг. Хүн хоцсон ч хожигдсон байл тухайн өдөртөө ч юм уу тухайн сарда заавал олох ёстой ашиг те тэр тоглоом. Нэг тоглолтын дээрээс. Хүн ямар ч тоглоом дээр очисон нэг тоглолтын дээрээс яг 100% хожно гэж хэлж бэд үгний казинод.
багахан хэмжээгээр 2% ч гэсэндээ казино таны одоо хийгээд олж байгаа мөнгнөөс чинь 2% нь авч л байдаг. Гэтэ тэр бол татвар хураамж бол биш. Гэхдээ магадлалаар л авах нь шүү дээ. Тийм магадлалын одоо онол дээр суйрлагдж одоо математикчлж хийсэн тэр арга гэх юм уу. Тийм. Тэгээд house age. Тийм. Энийг яг бүр детальчлаад тайлбарлавал бүр хүмүүсийн толгой амир ирэхээр. Гэхдээ бичлэгийг нь ороод зүгээр house age гэдэг ингээд үзэх юм бол хүн ингээд амир энгийн аргаар house age-ийг яаж олдог аргыг хүртэл тайлбарлсан байгаа байхгүй. Одоо зүгээр ингээд зоосны дээдл доотлыг олдог одоо мөнгө тавилаа гэж бодъё л доо. За би энгийнээр зүгээр тайлбарлая заяа. Тэгээ одоо жишээлбэл сүлдүү юу тоо юу гэдгийг ингээд за чи одоо $1 хураамжтай заяа. Чи тэгээ дээр $1 тавилаа гэж бодъё заяа. Одоо тоогоороо буучих юм бол чи $1-оо тавьсан $1 дээр $1-ийн мөрийг тавиад $2 аавна. Нөгөө талаараа буучих юм бол чи $1 алтаад юуч болно те. Тэнгууд яг тэрэн дээр болохоор чамд одоо чи $1 тавиад $1 очичлаа гэхэд $2 авах. Тэр яг тэр $2 авах тэр кейс дээр болохоор тэр RTP гэдэг байгаа байхгүй return to player одоо тоглогчдод ирж байгаа мөнгө гэх юм уу та. Энэ кейс дээр болохоор чиний тэр чамд ирэх хувьчин болохоор яг $2. Тэ? Тэнгууд энэ дээр болохоор тэр RTP буюу чамд ирэх хувь нь 100%. Тэр house age гэдэг байгаа хувь нь болохоор 0%. Тэр хүнд ямар ч хувь очихгүй гэсэн үг. Тэгэхдээ чи $1 тавиад чи хэрэг хожих юм бол чи 90 цент авах гэж бодъё заяа. Тэнгууд чи энэ кейс дээр болохоор чи тоогоороо эргэжлээ гэхэд чи мөнгөө тавиад 1.90 болгож авна шүү дээ тий. Тэгэнгууд энэ кейс дээр болохоор чиний одоо RTP буюу return to player тэр хувийг бодож олдог хувь нь юу нь болохоор 2.1-ийг 190-ээр үржүүлчихэж байгаа байхгүй юу? Чиний одоо авах мөнгө чинь 1.90 2.1 гэхээр чи 190-ийг 2 туваахаар чинь одоо 95.1 хэдий. Тэ? Тэр хэвцээ. Тийм тэнгууд үлдсэн тэр 97.1%, тэнгууд үлдсэн тэр 2.1% нь тэр house age болчихж байгаа байхгүй юу? За ямар ч хэлсэн мөнгө авдаг юм байна. Тийм. Тэгэхээр яг гол санаа нь болохоор одоо энэ математикийн арган дээр суурилсан. Тэгээ цаанаасаа ингээ бүх юмаа төлөвлөсөн гэхээр те гол санаа нь та казинод хизээч мөнгө 100% очихгүй л гэсэн үг. Тэгээ ер нь бол бага хэмжээгээр таны ойлгомжгүй саяны та зарим ойлгоогүй бах те ойлгомжгүй саяны л юм ойлгомжгүйтэй байдалтай адилханаар та мөнгө авдаг гэсэн үг. Ер нь бол тэгээ жоохон үг тайлбарч хэлж байгаа юм шиг хэлчихэл та казиноор ороод мөнгө аваад хожоод гарлаа гэхдээ та тэр хоцсон бүх 100% хоцсон гэсэн утгатай биш. Ер нь бол мөнгө баг зэрэг алдаад гарсан гэж ойлгоход болно гэсэн. Олон дахин тоглох тусам тэр баг хуваар чинь танаас чаржлаа л гэсэн үг хэвгүй юу? Аваалаа гэсэн үг. Тэгэхээр урт хугацаанд та бол ерөөсөө алдаж байгаа л гэсэн үг хэвгүй юу? Ерөөсөө гоо санаа. Ер нь бол алддаг л та. Ер нь бол олдохоос илүү их алддаг шүү дээ. Тийм. Тэгээд өөр бас сонирхолтой ямар аргууд ашиглаж байна. Тийм. Тэгээд одоо нөгөө ширээн дээр суунгууд одоо бас хураамж төлдөг те. Тийм. Уул миний ярь түүрсэн те. Тийм. Уул гэж ярьдаг те. Тэрийг тэрнээс бас ашиг олдог юм байна. Тийм. Дээрээс нь бас нөгөө тэр дилер гэдэг үлээ нөгөө зогсож байгаа хүний. Тийм. Тэр хүнд бас нөгөө хүмүүс ингээд сайн мод эргээч ч юм уу сайн гэх юм бол бас хүмүүс мөнгө өгдөг шүү дээ. Тип шидэж өгдөг. Тэрнээс бас мөнгө авдаг. Тэр чинь дараа нь хувааж авдаг гэсэн үг шүү дээ. Тэр ширээн дээр өгөхдөө тэр хураамжийг болохоор англиар rake гэж нэрлэдэг юм биш үү? Rake тийм rake. Тийм. Тип rake гэж нэрлэдэг тийм. Тэгэж бас мөнгө олдог тийм. Тэгээд казино бол ер нь хүмүүнийг мөнгө хүнд ингээд мөнгөө алдаад явуулахгүй байх бүх аргыг хэрэгэлдэг. Бүх аргыг. Таны бүр огт төсөөлөгөө хэрэгэл. За жишээлбэл би заримнаас нь дуртай. Казинод нөгөө бидний одоо хамгийн сайн мэддэг 3 зүйл байдаггүй те. Жишээлбэл нөгөө толь байдаггүй үлгээл ярьдаг те. Толь бол үнэхээр ингээ ороод харахад үнэхээр бас нэх байдаггүй. Нойлд бол мэдэж байна. За тэгээд нөгөө юу байхгүй. Нөгөө цаг байхгүй. За тэгээд цонх байхгүй. Цонх нөгөө гадна нь ер нь харанхуу болж гин нөгөө өдөр болж гин шөнө болж гин таны цаг хугацааны баримжааг өнөхөд тэгэж алдагдуулдаг. Тий. Дахиад нэг зүйл дуртахад таны хаалгаар ингээд орно шүү дээ тий. Ороод тэр заалны дотоод зохион байгуулалт нь хүн ингээд эргээд ингээд бүтэн ингээд заалаа тойрч хахад тэр хаалга нүдэнд нь шууд тусгаар байдаггүй гинэ. Тийм. Тэгээд дээрэс нь тэр
гэрлийн хугарлууд нь одоо тэр зааланд байгаа гэрлийн хугарлууд нь тэр заалны ингээд хаалгыг одоо хаалган тал руу явдаг хэсгийг арай одоо яадаг юм те арай хугарлаараа дамжуулаад тэрийг баг одоо нэг тэнд тоглоод ингээд дондцсон байгаа хүнийг баг хаалга олохгүй болтолсон ч юм уу те тэгж одоо манруулдаг те бүр амар бичгсэн баг хэмжээгээр тэр нөлөөлдөг гэж аахгүй тэр гэрлийн хугарлыг бас тэгж ашигладаг. Тэгэхээр саяны миний дурдсан хамгийн наад захын бидний мэддэг юм жишээгээр ахуулаад таны казино хүн оруулаад одоо оруулсан л бол гарахгүй байх талаас бүх ая талыг боддог. Дээр шин жишээлбэл үнгүй уух юм, үнгүй хоол, тэ үнгүй үйлчилгээ тэг бүх зүйлийг ерөнхийдөө л ингэж хангадаг. Тийм. Тэгээд бас нэг ийм юу байдаг гэж байгаа байхгүй юу? Энийг болохоор одоо казиногоос өгдөг үйлчилгээ тэ сервис энийг comp гэж нэрлэдэг юм байна л да. Comp COMP. Тэгээд энэ болохоор казиногоос үзүүлдэг үнгүй сервис үйлчилгээ. Тэгээд энэ нь болохоор ихэвчлэн одоо казиногоос одоо их мөнгө хожсон хүмүүст те ингэж өгдөг үйлчилгээ. Тэр нь болохоор одоо үнгүй зочид буудлын өрөө, оройн хоол, эсвэл тэнцэн одоо тухайн оройно болж байгаа шоуны билет, үнгүй лимузинээр үйлчлэх үйлчилгээ, одоо бүр онгоцны нислэгний билет хүртэл ингэж үнгүй өгдөг гэж байгаа байхгүй. Тэгээ энэ болохоор хүн их мөнгө хожиж гинэ гэдэг чинь тэр хүн тэр чинийгээрээ тэнцээ мөнгө үрэх одоо буцаагаалтай гэсэн үг шүү дээ. Тий, буцаагаад мөнгөний л авах гэдэг шүү дээ. Тэнцээ удаан байлгах одоо стратеги. Энэ цирклээсээ гарахгүй байлгаа тий. Хэдийгээр ингээд одоо мөнгөө хожоод казиногоос гарсан ч гэсэн буудалд нь байрладаг. Эсвэл лимузинд нь суугаад оройн тоглолтыг үздэг. Гэхдээ бас тэнд ингээд мөнгө зарцуулдаг. Арай тэр их айгу үнэтэй газруудаар дагуулдаг ч юм уу тий. Нөгөө их мөнгө хожсон хүн бол тэгээд тэрийг эргээд яадаг вүлээ тэр үйл ажиллагаанд бүгдийг зарцуулаад тэгээд дахиж орж тоглолдог ч юм уу те одоо жишээл миний сонсноор бол одоо ингээл зарим хүмүүсийг одоо Монгол хүнийгчдэр те одоо айгүйх тоглолдог мөнгөтэй хүмүүсийг бол гэрээс нь лимузинтэй хурж ирж аваад тэгээд тоглуулчаад буцаагаад хүргэж өгдөг жишээлбэл тий тэг үнэ сая болж байна компс те тэр бол компс компс гэх олон дандар те. За тэгээд ингээл ярих юм бол үнэхээр бишгүй олон төхнүүд байна. За казинодын хоёулаа төрлийн жишээлбэл хэлээ л дээ. Ямар тоглоомнууд байдаг. За миний мэдгээр рулит байна. За нөгөө мэдээж бүх төрлийн нөгөө покерууд байна. Покер Техас те. Арабиан, Карибиан покерч болоо амар олон төрлийн покерууд бас байдаг. Нөгөө слот байна те. Слот байна. Blackjack, roulette хэлсэн. Crap гэх нөгөө зоосгүй шоо шиддэг тоглоом тий. Шооны нийлбэрийг таадаг тоглоом. Baccarat. За Baccarat. Keno. Гэт ийм хөтөлбөрүүд байдаг. Тэгээ ер нь казиногийн их тоглоом онлайн покер Франц тоглоомнууд байт юм лээ. Францаас одоо анх гаралтай тоглоомнууд тий. Тоглоомнуудын ихэнх нь бол Франц юм байлаа шүү. Тэгээ яг тоглоомнуудын тэр бүр рүү орж тайлбарлаад яг би өөрөө ч үнэндээ бол тоглоомнуудын сайн мэдэхгүй л дээ үнэндээ бол тийм Blackjack-ийн бол мэднэ. Манайхаар бол 21 гэдэг те. Тийм үү би мэдээ. Blackjack гэдэг. Тий одоо нөгөө 21 ингээ гаргаад тэгэнгуутлаа 21-ийн тоо руу ингэж аль болох төхүүлэх хэвээр. 21 дээр таарах юм бол хожино. 21-ээс давчих юм бол хожигдчихдаг байхгүй. Ер нь бол тэгээ тайлбарлацаад. Тэгээд 21 гэдэг нэг кино байдаг байхгүй. Холливуудын. За. Тэгээд 21 гэдэг тэрийг үзэр заяа. Тэр бүр амар гоё кино. Хин тоглосон? За нөгөө манай хиндэ тээвэрлэгчдэр тоглодог. Чи хандахгүй дээ. Тээвэрлэгчдэр тоглодог. Тээвэрлэг Jason Statham уу? Биш. Чи House of Cards гэдэг сериал үзчихсэн үү? За чи дандаа мэдгүй. За. Тэгээ чи харах юм бол мэднэ. За тэр кино юу гэж хүмүүс хандахгүй. Бас 21 гэдэг тоглоом. 21 гэдэг нэртэй кино байхгүй. Тэгээ тэрэн дээр болохоор MIT-гийн бүр амар гавл одоо юм genius team математикч одоо тоо цээжилдэг тийм залуу гарч ирдэг гол дүр нь. Тэгээ тэр залуу болохоор яг ингээд ийм тоо одоо тийм ийм гоц ухаантай хүн байдэн штэ. Тэгээ одоо MIT гэдэг одоо энэ том сургууль шүү дээ тий. Тэнцээ сурдаг. Тэгээд мань хүн төлбөрийн асуудалтай болдог л үү. Ямарчсан мөнгөний асуудалд ордیں۔ Тэгсэн чинь
математикийн профессор нэгэд одоо тэр нөгөө миний яриад байгаа House of Cards дээр тоглодог жүжигчин. Тэр хүн ингээд Лас Вегас руу тоглож явдаг байхгүй. Тэгээ Blackjack тоглодог. За. Тэгээ бүр амар хожоо. Тэгээ сүүлдээ нөгөө казиногийнх нь нөгөөдгий чинь барьцаад бөө юм бол тээ. Тэр амар гоё кино. Тэр үзээр манай сонсогч нар нэг л ангитай юм уу? Нэг л ангитай. Сургамжтай. Окей. Тэр үзээр үнэхээр сонирхолтой кино. Ер нь казинотой кинод бол зөндөө байдаг. Тэгээд тийм шүү дээ. 3 марлаад. Тийм шүү дээ. Инха. Тийм инха. Тэгээд тэр бол үнэхээр гоё гоё. Тэгээд Blackjack гэдэг тийм байна. Тэгээд Blackjack бол яагаад тэр кинон дээр тэрийг сонгосон бэ гэхлээр Blackjack ер нь хүнээс хамгийн их математикийн магадлалын одоо чадварыг шаарддаг тоглоом юм байна л да хамгийн. Зөв. Тэгээд тэр тоглоом бол ерөөсөө л яг тоон дээр суурилж байгаа тоглоом байхгүй. За одоо юм слот гэдэг ч юм уу рулет, шомо таадаг ч юм бол Аз шүү дээ, тий. За шоо таадаг бол бас магадлалын хуулиар явж байгаа. За рулет ч гэсэндээ. За слот бол бүр ямар ч магадлал загдал ямар ч хамаагүй зүгээр л Аз юм билээ. Тийм. Рулет чинь бол баг таах магадлал байхгүй. Жишээл 38 шиг өөр тоо гэдэм байх шүү дээ. Тийм. Хамгийн бага магадлалтай. Тэгээ хүмүүс болохоор тэрийг харин ч гайгүй мөнгөний бас тэгэж таачвал бага хэмжээний би нэг ийм авдаг юм л дээ. Нийтлэл уншсараа Альберт Эйнштейн казиногийн алдыг урьдчилан тааварлаж болдоггүй. Дээрэс нь одоо ямар ч тийм систем тийм одоо урьдчилан тааварладаг тийм системийг хэрэглэх боломжгүй гэж шинжлэх ухаанаар баталсан гэдэг өгүүлбэр уншсан. Тэгэхээр ч одоо тэрийг бол яг нэг хитрхи гавал биш бол энийг ерөнхийд нь нэг багцаалдаж л одоо үзнэ. Тэрнээс бол дөхөөлж хамгийн магадaltaй байх боломж руу дөхөөлж л тоглоно гэсэн үг. Тэрнээс бол яг ялтыг бол те ингээд урьдчилан одоо яг хүн бол мэдээж тааварл чинь те. Гэхдээ яг ингээд баттаа та одоо олох бол тийм тэгэх бол боломжгүй л гэдэг. Ийм боломжтой байсан бол хүн болгоно л тэгш энэ ороод мөнгө хожил гараа явна шүү дээ. Тийм биш болгоол хэцүү бол байгаа учраас л одоо казино байгаа хүмүүс нь ч гэсэн ашигтай ажиллаж байгаа казинонууд нь. Тийм. Чи тэрүү нэг процент гаргацсан шүү дээ. Яг Бакрат одоо эдэн хувийн одоо юу яадаг те хожих магадaltaй. Тийм тэр нөгөө house age ч юм баггүй миний яриад байгаа нөгөө тэр хэмжээний их мөнгө авдаг гэж юу хувь нь баггүй. Тийм. Тэгэхдээ тэр хувь чинь хожих магадлалаас гарч ирж байгаа баггүй юу? Тэгэхээр тэр хувь аль болох бага бах тусмаа хүний хожих магадлал нэгсэн. За жишээлбэл чи нэг хэд дурдтаа Бакрат жишээлбэл. Бакраатын одоо house age нь жишээлбэл 1-ээс 15% гэж байгаа байхгүй. Энэ гэхдээ их савлгаатай байгаа байхгүй. Яагаад гэх юм бол Бакрат ч одоо тэр хөзөрний одоо ямар хөзөр ирж байгаагаас магадлал нь шалтгаална шүү дээ. Багаас рулет гэхэд чинь тэрний хувийг шууд яг ингээд 100% тооцоолж болж байгаа. Яагаад гэх юм бол тэр чинь 38 ширхэг ийм нөх байгаа. Тэгээ 2 ширхэг өнгө байгаа. Тэрэн дээрээс одоо 3 ширхэг өнгө. Тийм нэг ногоон өнгө тийм. Тэрэн дээрээс хөөгөөд хувийг бодоо олж байгаа байхгүй. American roulette дээр жишээлбэл house чинь 526 гэж байгаа байхгүй. Roulette үү? Тийм roulette. Өндөр биш шүү дээ. Тийм. За тэгээд slot болохоор 2-аас 15%. 2-аас 15 бас эвгүүлээд юм тий. Тийм. Video poker гэнэ үү? 0.146 гэнэ. Энэ айгу бага юм шүү дээ. Тийм. Тэгэхээр баг гэхээр яг покер ч хоорондоо хүмүүс тоглоно шүү дээ тий. Тийм. Хүмүүс бас тэн дээр флипч болно шүү дээ. Тийм. Арай өөр юм ороод ирчихэж байгаа тий. Програмаас өөр. Тийм. За тэгээд казино ер нь бол ашиг бас дээрэс нь хүмүүс ороод хэрэг хэмжээний мөнгө алддаг талаар ихэд ярьлаа. Мөнгө алддаг талаар нь биш мөнгө одоо тий хүмүүсийн мөнгөийг яаж авах талаар ч юм уу тий тэр тоглоомнууд нь яаж ажилладаг талаар бүтээр ярих гэж хичээлээ. Тэгээд хоёулаа бас нэг одоо Монгол ер нь яг казино яг юу болох гэдэг нэг үе нэг сүртэй нийтлүүд гарч ир. Сая би нэг мэдээлэл сая уншлаа. Ийм мэдээлэл байгаа байхгүй нөгөө цагдаагийн хурандагийн одоо гэрт нь илүү гэрт нь ч илүү тий гэрт нь одоо ийм казино тоглоом мөрөөдө тоглоомын газар ажиллаж байсныг нь илрүүллээ гэж байгаа байхгүй. Хурандаа. Тэгсэн тэрэн дотор нь юм слоттой төстэй тийм тоглоомнууд байж лээсэн л да. Тэгээд гих мэтчлэн тэгэл хүмүүс нөгөө сэлэм эргүүлээ гэх тээ. Тэгээд нууцаар гаардаг жишээл нууцаар ордог тийм. Тэгээд Монгол улсад бидний одоо сайн мэддэг нөгөө 90-ад оны дундуур
казиногийн хууль гэж юм болсон шүү дээ. Нэг том хэрэг болсон шүү дээ. Хууль батлагдсан. Тэгээ анх удаа батлагдсан. Тэгээд хуулийн дагуу тендер явагдсан. За тэгээ нэг газар Macao гэдэг газар компани одоо ялаад тэгсэн чинь одоо тэр нөгөө авилгалтай бож таарад тий сэжиглэгдээ. Тэгээд тэрнээсээ болоод хуульч цуслагдсан, газар тендерч цуслагдсан. Тэгээ улсын хурлын 3 гишүүний эрхийг шүтгэл зүйсэн. За тэгээ ингээ шормороо. Тэгээ нөгөө казино байгаль гэдэг хүмүүс сайн мэддэг юм да. Тий. Тэр хүн чинь одоо тэр Macao гэдэг компани захирлна байхгүй. Тэгээ тэр хүн чинь юу ч аваагүй шүү дээ. Тэгэл дууссан. Тий, харин тэр хүн чинь шоронд ороод дууссан. Тий, шоронд ороод дууссан. Тэгээд яг энэ батлуулаад тэгээд одоо энэс цаашаа бол нэлээ олон удаа бас засгийн газраас Монгол улс те яг ашигтай талыг нь харсан байдлаар те ингээд казино байгуулъя те ингээ гэсэн санал орж ирдэг. За тэгээд тэр болгон дээр нь бол дэмжигдэхгүй ингээ явдаг. Тий, үе ер нь ярьдаг юм а те. Чуулган дээр үе ер нь яриа л идэх юм тэгээд. Тэгтээ яг нэг улсын хурлын гишүүд чинь бол юу яадаг вэ гэхээр тэний ч бол унгаах бол амархан шүү дээ те. Нэг хүн л гишүүн босоол те энэ бол одоо энийг дагаад маш их хэмжээний одоо юу гэдэг нь те архитан согтууралт одоо биеэ үнэлэлт хар тамхи одоо те мансууруулах бодис гэдэг ийм олон зүйлсүүд орж ирэх боломжтой гэдэг ч юм уу те. Ингээл ярих юм бол цөөхөн хэдхэн сая монголчууд дотор энэ бол айгүй хэцүү асуудал гэдэг ч юм уу. Тэгэл яриад унах магадлал маш өндөр байдаг учраас бас батлагддаг юм байна. Гэхдээ казино бол уг нь бол одоо түрүүн тэр ашигын тухай ярьсан тэр бизнесийн үр ашиг талаасаа бол уг нь асар өндөр ашигтай л да тий. Тэгээд жуулчдаг ч гэсэн татах маш том төлхөөр бас уг нь болдог. Тий. Миний бодлоор яг за хийлээ гэж бод. Би казиног дэмждэггүй л дээ. Гэхдээ Солонгост би нэг хэсэг тоглодог байсан гэж хэлсэн шүү дээ. Нэг олон сараар биш л дээ. Нэг сар марын хугацаанд. Тэгэхэд өмнө Солонгос ч өөрөө юм байхгүй. Солонгос хүн өөрөө казиноор орох ирэхгүй, ямар ч ирэх байхгүй, маш хатуу одоо хуультай. За гадаадын иргэд бол чөлөөт ордог. За монголчууд бол тэнд маш их тоглодог гэл бүр байдаг штэ. Намаа хүртэл тэнд тоглож байхдаа дээд зиндааны газрууд ингээд монголчууд улсын хурлын гишүүд сайхан төлөөлөгчөөр ирсэн хүмүүс дэше ороод гарлаа гэл баг ил байгаа байхгүй. Тэнгүүш дүүрэн монголчууд дүүрэн одоо Солонгост одоо яа ажиллаж амьдарч байгаа Америк одоо тий Англи тэгснэ баахан Азууд ч юм уу тий Япончууд аялж ирж байгаа ингээд бүх хүмүүс орж тоглодог. Бүр намайг одоо Солонгос руу тикет аваад явж байгаа тикеттэй хамт 50,000 воны өнгөө орж тоглох эрх хэмжигт ирж байгаа байхгүй. Солонгосоос буухаас өмнө гих мэтчлээ ингээл улс нь өөрөө гадаад иргэдийг нэг талаараа хөгжөөх хоёр талаараа тий бас мөнгөний гэж өөртөө авах эдийн засагта нэмэр оруулах. Тэгээд тэндээс олж байгаа мөнгөө тэр хүмүүсээр нь буцаагаад тэр улсдаа шингээх гэдэг ч юм уу те. Ийм байдаг. Тэгээд яг нөгөө түрүүний ярьдагчлан хэрвээ мөнгө оллоо гэж бодоход тэр буудалтаа ордог. Тэгээд Солонгос хавцаа байх учраас тэндээ үрэгдээл Солонгос хүмүүсийн бизнесээр ороод дуустдаг учраас энэ тэнд хүн бол казино бол мөнгийг бол ерөөсөө тэгэл авдаг. Тэгээд яг энтэй төсдөгөр би юу гэж хэлэх гэсэн мэт л яг үнэхээр байгуулагдаад батлагчлаа гэж бодоход Монгол хүн огт ордоггүй, хуулийг маш чанд гадаад иргэн гэтэл Монгол хүн ирнэ гадаад иргэний паспортаа солиулсан ч гэсэн тоглож болдог ч юм уу те бүр амар хатуу те бүр тийм байдаг ч юм уу те тэр хэмжээгээр заавал тоглоулахгүй байгаа. Тэгээд гадаад иргэдийг одоо татдаг одоо яадгийн те одоо хятад байт юм уу Орос байт юм уу те тэгээд мэдээж тэрнээс гадуурх одоо хууль бус зүйлсүүдийг бас сайн хааж хамгаалж чаддаг. Манай бас тагнуулын ерөнхий газар цагдаагийн газрууд бас муу биш сайн штэ. Тийм учраас яг болохгүй гих газаргүй юм мэт боловч бас хажуугаар нь хүн их мөнгө алдаал ямар нэг асуудал гарах байдал амар өндөр байдаг гэж ярьд юм билээ. Тэгээ одоо хятад чинь урталтаа Макаотой хятадууд одоо мейнленд яг их газрын хятадууд Макаода ороод тоолж болд юм болов уу? За найсан дэрэг өстө. Тэрийг харин өстө мэдгүй болохоор хэрвээ тэгж болдгоо байх юм бол амар ашигтай байж болно. Яг гэх юм бол яг тэр их газрын хятадууд ингээ ойрох юм чи хоошоо ирээд тоглож тэр чи асар том зах зээл байгаа шүү дээ. Тэр хүмүүс зүгээр уушаа Макао руу тоглолцдог байх юм бол Орос ч гэсэн одоо ингээ казинотой болж байгаа шүү дээ. Одоо баг байдаг ч бах одоо байдаг те. Ямар ч гэсэн түрүүн бол үзчихснээр бол ямар ч гэсэн Путин бол ингээд казиногийн бүсчлээд хөгжүүлэхээ ингээд даалгавар өгсөн гэх тийм уушчихсан. Тэгэнгუთ ингээ хойно урд ингээ том зах зээлүүд нь өөрснөө казинотой байх юм бол ямар ч одоо яг тэр одоо тийм монголчууд нь өөрснөө орохгүй байх юм бол тэр казино чинь өөрөө яг
би үр ашигтай ажиллаж чадахгүй байхгүй тий. Хэрвээ их газрын хятад Макаод очиж тоглох ирэхгүй байх юм бол амар ашигтай гэж болох юм тий. Тэгээ ер нь гэхдээ казино ер нь ашиггүй байдгүй. Дандаа л ашигтай. Тэгээ угаасаа байхаас өмнө гэхдээ угаасаа тэгээд бүх яг тэр бизнесийн research бүх юм хийгээл байх. Тийм газраа бодоод яг тийм бол казино ч зүгээр ингээд нэг байшин барайл за ашигтай ажиллах нь үзэх юм биш. Тэр чинь казино гэхээр бит хоёрын түрүү ярьсан шиг бүх юмаа ингээд цогц хийдэг бүр ингээд resort цогцлбор байгаа байхгүй тий. Тэгэхээр тэр газар бол бүр одоо бизнесийн судалгаа бүх юмаа тултал нь хийгээд яаж ашигтай ажиллах бүх дэлгүүр хоршоо хэдэн хүн орж ирэх гарах буудалд нь яаж орох ингээд цогцоор нь шийдэж байгаа учраас тэр бол зүгээр ашигтай байна уугүй байна үзье гэсэн юм байхгүй тий. Одоо ч Америкт гэхэд нэг юм казино одоо тийм resort одоо цогцлбор газар гэхэд нэг одоо биллион буюу одоо 1 тэрбум долларын өртөгтэй хүртэл байх боломжтой гэдэг гэж байгаа юм. Тэгж баригдах төсөл тийм. Тэгэхээр угаасаа казино бол ийм асар том бүтээн байгуулалт. Бүр ингээд цогцтой. Тэгэхээр Монголд одоо үнэхээр яг тэр хуулийн дэмжигдээд ч юм уу яг баригдахаар бол үнэхээр монгол хүн оруулахгүй оруулах уу гэдэг тал дээр ч юм уу тийм. Ер нь бол яг миний бодож байгаагаар бол ямар нэг юм ингээд хааж боох тусмаа ингээд цэцгэлж хөгждөг юм бол угаасаа л хууль шүү дээ тий. Хүн угаасаа ер нь болохгүй юм руу ингээд тэмүүлээд идэг тэрийн болгочонгууд хүн за гээд жоохон багасчтэй тий. Тэгэхээр яг уу тийм том хэлбэрээр яадаг ч юм уу ер нь ямар нэгэн байдлаар казино эсвэл бол жижиг хэмжээний мөрөөдө тоглох газрыг хуульчилсан бүх юм нэг хууль ёсны дагуу гэмт хэргийг хяндаг харигтан согтуурлтын биеийн үнэлэл мансууруулах бодис бүх юм хяндаг тийм хууль ёсны дагуу газар байхад бол буруутах юм байхгүй л гэж бодож байна би бол. За яг хөө. Тийм яг хазаарлах тусам хэцүү байдаг. Жишээлбэл хоёулаа зүгээр сайн талаас нь авч ирсэн хүмүүс одоо сонсоод гүй дэмд наадах чинь дэмжчих юм бол юу яриад байгаа те нэг Монгол өстө ботраад алга болно гэж бодож байгаа байхгүй. Миний бодлоор за яг Монголдо тоглож болохгүй хориглож исэн ч гэсэн тэр хүн мөнгөтэй тохиолдоод Солонгос руу очиод тоглоод хамаг мөнгө алчих. Тэгэхээр Солонгосын эдийн засагт бүх мөнгө очин. Тэрний оронд Монгол жишээл зөвшөөрсөн байлгүй тэр хүн Монголдо алдлахад Монголын эдийн засаг, Монголын хүн баяжин, Монголын тэр одоо зочид буудал тэр авир орлого нь орно. Тийм биз дээ тийм. Тэгэхээр нэг талаараа харахаар энийг нөгөө хааж боомлоолах тусам хүмүүс гадагшаага мөнгө тараадаг тий. Гэтэл одоо ингээл мөнгөтэй хүмүүс чинь Монголдоо ингээл тогломоор бол Монголд нь тоглуулад Монголоо мөнгө авчна. Хоёрдугаарт миний ярих гэдэг гол концепт санаа нь юу вэ гэхлээр шүү дээ. Бид нэр ингээд нэгэнт Монголдоо байхгүй байлаа гэхэд тэр хүнийг хайр цагдлаа гэхэд тэр хүн тоглохгүй болчдığım биш. Тэр хүн нэг л өдөр гадаад явна. Очоод тоглоод хамаг мөнгө алчаад тэрний оронд Монголд байсан ч гэсэн тэр хүн дархлаатай болоод казино байдаг. Гэхдээ би ордоггүй. Орохгүй. Тийм чадвартай байх хэрэгтэй байхгүй юу? Тийм яг нэг. Тэгвэл Америкт бол тийм порно шиг. Америкч гэсэн ингээл казино өчнөө мэн гэхэл казино тоглодгүй хэдэн зуун сая хүн л бэж л биш шүү дээ. Аль хэдийн ингээд өөртөө тийм чадвартай тоглодгүй байдаг. Гэхдээ би тоглодгүй. Арх уудаггүй гэдэг шиг те. Арх хаасаагүй л гэхдээ би арх уудаггүй. Тийм сонголт хүн байгаа байхгүй юу? Тэгэхээр юуг л бид нар нэг юм жолоогоо алдсан тийм ухамсаргүй хүн шиг л монголчуудыг те казино нээлээ. Тэгэл бүгд ороод бүх мөнгө алдаал бүгд ингээл одоо хар тамхинд ороод бүгд ингээ явцдаг биш. Яг хөө хэрэглээд үзээд хин нэг нь алдхал ах үнэн. Гэхдээ эндээс хүн сургамж авч босдог үсттэй. Хүүхд чөлд орохын тулд бүдэрч ундаг үсттэй. Тэрнтэй төстөө. Гэтэ яг мэдээж хуулийн чанд одоо тийм хэцүү хатуу нөхцөл байдлаа бол авах л ах. Тий, яг тэрийг л зөв шийдэж өгөх хэрэгтэй. Тэрийг зөв шийдэж өгөх. Тий. Тэгээ ер нь хар ухаанаар бодсон ч гэсэндээ одоо тэгэл Солонгостой за тэгээ одоо мөддөө ирэхгүй юм чи ингээл одоо хамаг юмаа тавиад хуучдаг хэлбэт тий. Хаяанд нь байвал одоо нэг ороод нэг зүгээр нэг цагаад яах маркетаа нэг ороод нэг хитэн дүүр яага за буцаа ирч болох юм чин гэдэг ч юм уу тий. Буцаад ажиллаад олчих юм чин гэдэг ч юм уу. Тэгээд сарын цалин байлангаа алж байна. Ер нь тэгээд яг тэр дархлаатай болно гэдэг л ер нь хамгийн зөв санаа юм. Ер нь тэгээд яг хааж боох биш хүн тэрний талаар мэдлэгтэй тэрнээс гарах хор уршиг бүх юм хүн өөрөө мэддэг утас харуул эрүүл саруул ухаантай. Тэгээд тэр хүний өөрийнх нь сонголт тэрний цаана гарах одоо тэр хор уршиг одоо тэр тэнцээ гарах архитэлж байт юм уу мансуур бол бодис бий бол за тэрийг бол харин өстой хуулаараа чангалаад ингээ өгчөд бол миний бодлоор бол тэгэж одоо бүр 100% ингэж хааж боохоос илүү
зөв шийдэл бас байж болох юм болов уу гэж бодож байна те. Тий. Хүн яг нэг алдаж сурна гэж. Би бол бас тэгж мөнгө алдаж үзсэн аахгүй. Нэг сарын цалингаа ч юм уу ингээд жоон тодорхой хэмжээний ингээд мөнгө алдаж үзсэн. Тэг яг энэ бол миний хувьд амар том сургамж байсан. Тэгтээ яг би буцаад олцсон л доо. Яг тэр алдсан мөнгөө даа жоохон нуглаач мөнгө олцсон бохгүй. Тэгтээ өөртөө ингээ айгүй том юм шийдвэр гаргаад би ч бас ингээд одоо тий яагаад ингэ тоглолчоо те одоо энэ бол нэг талаараа тоглоод хүмүүс дондолт болох юм байна гэд. Тэгээ би яг өөртөө яг амлалт өгөөд би дахиж хизээч одоо тэгээ мөрөдөө тоглоом тоглохгүй гэд. Шийдсэн. Тэгээ тэр амлалтаас хойш би дахиж мөрөдөө тоглоом ерөөсө тоглоогүй. Бүр зүглээчгүй очиочгүй Америкт ирээд бас жил хагас болж байна. Тэгээд бас ерөөсө огт тоглоогүй байгаа. Энэ авч бас зөндөө тэмшилж штэ. Явах уу гэхгүй. Амар яж казинороо. Энэ төхөөрөмж хамаг юма тавиад бүх юма тооцоох гэдэг подкаст байхгүй. Тэгээ машин жишээ байр бүх юма тооцоох гэдэг сургалтын төлбөр хадгалж ирсэн мөнгө төгрөг өөрсдийгөө эд эргэтэн гэдэг тавиад тэгээд бүр мөрөө. Казино яраад казиноч толсон. За тэгээд хоёлаа ерөнхийдөө цаг бас 50 минут орчим. Тийм яг 50 минут болсон байна. Тэгээд бас хоёлаа сонирхолтой сэдвүүдийн талаар бас ярий те. Одоо жишээлбэл одоо дандаа муу юм ярина гэж бас юу багт те. Одоо казино бол хамгийн бидний мэддэг нэг хачиртай талах шүү дээ те. Тийм. Эний чинь зохиосон хүмүүс мөрөдөө тоглоомжтой анх үүсгэсэн нэ. За. Тийм. Тэгээд яг хоол идэх завгүй тоглолдог зөө. Тэгээд тэрнийхээ завсраар ингээд гараа ингээд бохирдуулаад ингэхгүй тул яг талхаа ингээд цэвэрхэн талаас нь хавчаад дотор нь зүсгийн төс түрхээд ингээд дотор нь мэйгээ тэгээ идчихдэг. Амар амархан хоол. Тэгэд одоо жишээлбэл Лас Вегас гэж тэгэхэд чинь одоо ингээд дэлхийн өнцөг бол бүрээс жил 50 сая жуулч ирдэг ч байгаа. Тэгээд ойролцоо одоо тооцоогоор зочид буудал хэдэн тэрбум долларын эргэлттэй байдаг. Лас Вегас тэгээ хэдэн тэрбум. Хэдэн тэрбум вэ? Хэдэн 10 тэрбум гэж хэлж тээ. Тэр тоон бол байхгүй юм тий. Тэгээ тэр тоон алга. Тийм. Гэтэ бас нэг хөгжилтэй юм болохоор одоо энэ Wination гэж дуудахад энэ үгийг Wination гэдэг үнэртэй усыг баг бүх орон нутгийн бүх казино энэ үнэртэй усыг хэрэглэдэг гэнэ. Казинод танд одоо казинод ороход казинод ороод ирсэн юм шиг үнэр. Тий. Энийг тэгтээ бас одоо газрууд амар ашигладаг болсон байлаа. Одоо энэ тэнд дэлгүүр хоршоо янз бүрийн газрууд оронгууд яг нэг үнэр. Жишээлбэл Abercrombie Fitch шүү дээ. Яг нэг нь үнэртдэг те. Нэг үнэртэй ус үнэртэй. Ингээл хальт үнэртэнгүүт л яг л нүдэн анаа нэг дэлгүүрөө ороод тэр үнэр үнэрх юм бол Abercrombie Fitch. Гоё те. Тийм, дэжиг үнэр шүү дээ. Би яг тэр үнэртэй усын төвхтэй байсан шүү. Бүрөө зөв Abercrombie Fitch дэлгүүр нь явж. Явдаг дэлгүүр хажууд өссөн чи. Гэтэ бас тэр хувц илүү цэвэрх юм шиг санагдав надад л илүү гоё юм шиг санагддаг. Тий, надад ч гэсэн тэгж санагдав. Надаас өмдөн байгаа гэхгүй дээ. Рекламд явчихгүй дээ. За тэгээд ерөнхийдөө чамд өөр нэмэх мэдээлэл юм. За дутуу ярьсан мэдээл за тэр казиногийн нөгөө нэг security бол дээд зэргээр ажилладаг гэдэг хэсгийг хальт ярьчээ та тий. Тийм. Тэрэн дээр тэгтээ яг нэг юм ярих юм байхгүй. Тэр яг казино бол казино дах камер буюу одоо тэр security бол яг дээд зэргээр ажилладаг. Казино бол одоо хамгийн сүүлийн үеийн камер, хамгийн сүүлийн үеийн хянах системийг бол дандаа ингэж авч хийдэг, байнга шинжилж идэг. Тэрэн дээр бүхэл бүтэн баг ардна ажилладаг. Тэгээд бүх хүмүүсийг дотор нь хинжаадаг. Тэгээд хүн ингээд их мөнгө хожих тусмаа тэр хүн дээр төвлөрөх, тэр хүнийг судлах тэр security-ийн улам ихсдэг. Тэгээд их мөнгө хожих тусмаа тэр хүнийг ингээ хуурж ийн үгүй юу гэдгийг хяндаг те. Ер нь казинод бол ер нь тэгж хуурна гэсэн ойлголт хийж байдгүй юм байна. Яг хам бол бүр дээд зэрэгээр тэгж хяндаг уусаа хин амархан хуурах юм ичгэв тийм. Тэгээд тэр хүний талаарх бүр ингээ хувийн мэдээлэл хүртэл цуглуулж эхэлдэг. Тэр 21 гээд киног үзээрэй та нар. Дээрээс ойлгох. Казиногийн сэтгэл зүйн ингэдэг одоо хүмүүсийг тийм сэтгэл зүйн тогтвортой байдалд оруулдаг жоохон яаруулдаг. Цаг хугацаатай байдаг одоо ингээд дуун хүртэлтэй тэгээд ингээд юм эргүүлээд хөзөмөсөөр таагтаа ингээд хурдан айл болох ингээд нэг юм дээр удаан төвлөрөхгүйгээр шууд ингээд ороороо хүн чинь ингээд тайвшраад ингээд бодоо тийм хугацаа бага процессэлж шүү дээ. Бага өгдөг.
Тэр бол тэгээд нөгөө нэг хүн дээр ингээд одоо ингээд нэг 15 минут болоод хүмүүс нь солигдож байгаа байхгүй юу? Тийм. Нөгөө нэг дилерүүд ингээд солигдно, байнга солигдно. Ингэж явдаг. Тэгээд тэр казинод бас ингээд худлаагаасаа яг хожиж байгаа юм шиг тийм хүмүүс бас ингэж явдаг гэж байгаа байхгүй юу? Тэгээд хажууд явж байгаа хүн чинь энэ хүн хожоод байна штэ гэж. Тэгвэл би бас хожих юм байна. Яг тэгэж шууд ингээд боддог гэж байгаа байхгүй юу? Тийм. Гэтэ ер нь бол казино ер нь хүнийг удаан байлгах, мөнгөний алдуулах, тоглуулах, улам илүү мөнгө тавиулах, донтуулах. Одоо тэр чипний талаар хоёлаа ярьчлаа. Яриг читоны талаар яриг нэрээ. Тийм читон ягаад тийм читон гэдэг одоо нэг юм чип мөнгөний оронд чип гэдэг үү? За читон гэж. За читон гэдэг те. Орс уу? Ядаргаад Франц уу? Грек Итали. Тийм грек. Мэдгүй болгоо. Грек. Ханаас үүсэ. Грек. Тийм тэгээд яа ярьжсэн читон ягаад тийм читон ер нь гэж байдаг вэ гэхлээр хүн ингээд яг ингээд цаасан мөнгөө ингээд алдахаас илүү хүн ингээд ийм юм алдангууд яг хүнд мөнгө алдаж байгаа юм шиг сэтгэл хийдэж төрдгөө ингэнэ. Яа. Тэгээд тэр читон бол ингээд бүр 10,000 зан хүртэл ингээд байдаг гэж шүү дээ юм чинь. Нэг гин ширхэг ирнэ 10,000 өнгө нь өөр зүгээр л өнгө нь өөр. Тэгээд жишээлбэл ингээд $100 читоноос дээш байдгүй гэж болно шүү дээ. $100 дээш дэвсгэр байдгүй юм чинь. Тэгэд ягаад тийм 10,000 читон байдгүй гэхэлэр хүн нэг ширхэг ийм юм алдахад хэдий тэр 10,000 гэдэг хүн мэдж байгаа ч гэсэндээ хүний тархинд яг тэр одоо psychologically дотор брэнд одоо тархин дотор юу болж идэг гэхэлэр одоо ийм юмыг алдахад хүн энийг 10,000 гэдэг мэдж байгаа ч гэсэндээ нэг ширхэг ийм болгоод их юм алдаж байгаа санагддаг юм гинэ. Тэр ингээд тавьчихдаг. Тэгэл заа читонууд нь ижлэхэн хэлбэртэй учраас зүгээр өнгө нь л өөр. Тэгээ нөгөө нэг одоо айгүй хямдхан $1 ч юм уу за мэдгүй $5 читон амар хажууд нь олон андаал тэр хүн 10,000 нэг читон алдцаа тэдэртээ ижлэхэн мэтэр тэр төсөөлөл нэг ийм олон юмыг ингээд алдснаас илүү нэг ийм юмыг алдахад хүн заа гэж нэг том юм гэж бодож хүлээж авдгүй л ингэ л тийм ер нь гэтээ бас би бас яг тэрийг сайн суулж чадсан казиногийн сэтгэл зүй тэг хүмүүсийг бас яаж донтуулдаг тийм яг энэ мэтчлэн аргуудаар л донтуулна л да хүний нөгөө нэг хөөрлийн процесс явагдана хүн ингээд мөнгийг амархан олчиж болох юм байна би ингээд өөрийгөө зугаацуулангаа дээрэс нь үнгүү одоо тийм үйлчлэгээ авангаа тэгээд ингээ өөрийнхөө зовж олж байгаа өдөрт олсон мөнгөө сарын мөнгөө нэг тор тавиад би ингээ авчиж болох юм магадлалнаас надад байгаа юм байна. Би нэг өөрөө учрыг нь олж чадах юм байна. Дээрээс нь зугаатай юм байна гэдэг ч юм уу те. Гих мэтсэнд нь яг тэр тийм гормон өгöd гормон тэгээд тэрийг хүн ингээд намдуулахгүйгээр ингээ яаруулаад допамин гэдэг казино гэдэг яаруулаад ингээ дуун тийм химнэл нь ингээд хахаар хүн чинь тэгээ өөрөө тогтохгүй нөгөө нэг юмдаа ороод тэгсээр байгаад нэг мэдгээ та байргүй машингоо ингээд юу ч хүн казинод ер нь ингээ харж байгаа баяртай тий. Яхаа тий ингээд нэг сүнсгүй хүмүүс шиг ингээ байж чинь нүүр царай ингээ ухаацсан бүх юм ингээ байх удаан тоглож юм харах юм бол ямар ч тийм хүн гэхэд ингээ хэцүү те хүний тэр сэтгэл санаа оюун ухааныг хайцсан нүднийхэн гал нь буурцсан те ямар ч амьдрах ирч хүчгүй зүгээр бүх юм тэр нүднийхэн доотлын зохион ингээ харалцсан ч юм уу те тийм хэцүү ер нь ингээ харагдж байдаг амар ингээ одоо юу гэх нэг тийм сүнслэг тийм мэдрэмжтэй хүнд бол те тэрийг ингээ мэдрэхэд бол жоохон тийм хэцүү эвгүй байдаг ингээ цаанаас ингээ шиш гэл хүмүүс мөнгө алдаараа ваа гэж байгаа. За уучлаарай сонсогчдоо зорчулсан бол надад хоёулаа бас цагтаа хангалттай хүрчихсэн байна. Тэгээд энэ хүртэл сонсонд баярлалаа. Тэгээд Underdogs-ийн битээр бараа олон нэнэ танд юу гэж хэлмээр байгаа гэхээр миний одоо битээрийн танд өгөх зөвлөгөө нь та казинод ямар ч мөнгө алдахгүйгээр одоо алдахгүй байх нэг арга байна. Энэ бол казино орохгүй байх. That's it. Казино битээ ор та гэх юм бол ямар ч мөнгө алдахгүй. Хариу та казино орох юм бол та ямар нэгэн аргаар мөнгийг алдах болно. Та олж ийн гэж бодсон бол нөгөөдөр ороод та бүх мөнгөө алдах боломж. Тийм учраас та казинод мөнгө алдмааргүй бол та казино битээ ороо. Тэгээ яг хоо тэр казиногийн тэр одоо уур амьсгал тэр юм дотор бас хүн орж кайф авч болно шүү дээ. За яг нэг Las Vegas энэ явж танилцсан шүү дээ. Гэхдээ та одоо зүгээр өөртөө за би энэ $100-ыг яг тусад нь авчих те тавьчих. За би яг энэ $100-оор л тоглоно. Би зүгээр энэ дотор орж үнэхээр яг та тэр мэрэгжлийн тоглогч юм биш л бол те. Яг 100 би хоёрын л зөвлөгөө шүү дээ. Та заавал тэг гэж шахаж байгаа юм шиг тоглож болно, яаж болно. Өөр хүн хүний сонголт. Гэхдээ яг миний зүгээр юу бол
яг тэр казино дотор орох тэр уур амьсгал бас гоё байхгүй. Яагаад гэх юм бол тэр юм лакшери юм дотор ороод тийм. Ер нь бол гоё хувьд бол гоё. Тийм тэгмүүд зүгээр яг $100 ингээд тусдаа аваад тавьчихал $100 солиулаад юу болгочих. Жетон болгочих тийм нэг парк руу орж одоо тоглодог тасалбарч нь л гэж ойлгочих. Тэрийг ингээд өөр илүү юм байхгүй. Тийм өөр юм байхгүй. Тэгээд тэрүүгээрээ тоглоод та $100 $150 болгох юм бол би гарна гэдэг ч юм уу. Эсвэл би $100 байх $50 болох бол би гарна. Эсвэл тэрийгэ дуустлаа тоглоно гэдэг ч юм уу. Өөртөө ингээд орхоос өмнө тэр expectation одоо яах вэ гэдгээ бүх юм бодоо орчих. Тэгэхгүй. За ороод болъё гэж бодох юм бол та энэ одоо цаанаас дизайнлагдсан энэ юм дотор ороод нэг циркэлд баах юм алдчихна. Тэгвэл та орохоос өмнө зав энээсээ илүү гарахгүйгээд эсвэл тийшээ явахдаа илүү мөнгө битээ авч байгаа л та тий. Тэгэл зүгээр тэрүүгээрээ тоглоод тэр уур амьсгалыг мэдрээд тэнцэнэ enjoy хийж жагаад тэгээ нэг орой гой өнгөрнө л үсттэй тий. Яг үнэ. Тийм яг хөө тийм хувийн зөвлөгөө яг хөө байж болох юм тий. Сэтгэл зүгээ сайн хянаад үзчихэд бол болно. Та энд орохдоо гол нь зорилго нь би энд хөгжилт гэж орсон. Тий. Би энийг танилцах гэж орсон. Тэгэнгүүтээ эн чинь хэрвээ өөрчлөгдөөд би мөнгө очмоор байна гэдэг ч юм уу тий. Би мөнгө авч болох юм байна тий. Буцаж би хурж ирээд нь алдсан мөнгө авъя гэдэг ч юм уу. Таны нөгөө анх орсон хаалгаар орсон зорилго чинь өөрчлөгдсөн байвал энэ бол буруу шүү. Энэ дээр анхаараарай. Анх орсон зорилго чинь билээ та мөнгө алдсан ч вэ, нэг жоох хэдэн төгрөг олсон ч вэ, хөгжилтөө байлаа гэх юм бол окей. Энэ бол таны зорилго билээ л ингээл гарчихсан та. Нэг савлууран дээр суугаал босч байгаатай яг ялгаагүй л гэсэн үг юм тий. Тэгсэн чинь нэг мэдсэн чинь $100 алдсан. Буудлын хөрөөр харцсан. Үлдсэн мөнгөө харцсан. Улаарч муулсан тий. Тэгэх юм бол хэцүү шүү найзуудаа. Тэгээд underdog бол чадахгүй шүү залуучуудаа тий. Тийм байна. Тэгээд сонсож байгаа хүн болгон тий өдөр болгон хөдөлмөрлж гин, өдөр болгон суралцж гин, өдөр болгон тий бид нэр хичээж байна. Тэгээд underdog болоход бас нэг талаараа бидний одоо тий ажлын цаг завыг магадгүй ингээ хөгжилтөө одоо тий зугаад одоо юу гэм зугаацах тэр одоо үемэн магадгүй казино орж ч юм уу Лас Вегас ч юм Америкт байгаа залуучууд тий Лас Вегас очдог тий тэгээ ингээд өнгөрөх нэг талаараа одоо өмөөрөх ч юм уу тий зүгээр байдаг л зүйл гэж хэлнэ. Гэтэ бас муу арга талаа ингээд талын харах бол мөнгө алдах магадлал байгаа шүү. Тийм энэ дээр анхаараарай гэж underdog-ийн уриалж байна. Хоёр маань уриалж байгаа шүү. Тэгээд та бүхэндээ баярлалаа. Хоёлоо тэгээд миний хамгийн сүүлд нь за тэгээд ер нь бол сая хэлье гэсэн юм ер нь бол хэлчихлээ тий. Подкасттайгаа холбоотой нэг юм хэлчихэд бит хоёр нэг богино подкаст хийн гэсэн тэрийг дараа 7 хоног биш тэрний дараагийн 7 хоногийн нэгдгээс цацаж эхлэх юм шүү тий. 2-7 хоногийн дараа. Тий 2-7 хоногийн дараанаас эхлэж цацаж эхэлнэ. Underdog tips. Тий Underdogs tips буюу Underdogs-ийн зөвлөгөө гэсэн тийм богино подкаст бит хоёр туршиж үзэж байгаа. Тэгээд хүмүүс таалагдах юм бол тэрийг байнга хийгээд. За ер нь нэгэ таалагдах байсан ч хийхгүй. Хийхгүй тий. Одоо хоёр хамаагүй. Тийм та бүгд бас амар богинохон юм зөвлөгөөнүүдийг аваад ингээд тийм. Энэ одоо Underdogs буюу одоо ингээд бит хоёр одоо дөрөв бит хоёрын ингээд уриалаад байгаа амжилтанд хүрэх ч юм уу тий. Боломжгүйгээс барьер руугаа маш сайн орох тэр зөвлөгөө байж жоохон ч гэсэн тусламж болох бит хоёрын одоо бас мэдээлэл цуглуулж ингэж хийх нэг богино подкаст байгаа. Тэрийг ингэж хийх юм шүү. Аха. Тий. Окей, тэгээд хоёлаа урайгаа хэлээд басна тий. За. Бүгдээ хамтдаа Underdogs болцгоё. За. Ирэх дугаараар уулзтлаа. Түр баяртай.